Сайн амнахаан дараагийн хвшлэгээр олдж байна. Энэ удаагийн хвшлэхээр удаан хүлээсэн Данганронба цувралын Season 2-ыг ярьж өгөхөд бэлэн болсон байна. Season 2 бол ертөнц хэрхэн цөхрөлд автсан талаар өгүүлэх дүүх буюу Season 1 дээр үйл явдлын өмнөх үйл явдлыг харуулж байгаа шүү манайхаа. Хэрв та энэ хүчлэгийг анхудаа үзэж байгаа бол Season 1-ийг үзэх линкийг тайлбар хэсэгт оруулж байгаа болохоор Season 1-ийг үзчихээд орж ирээрэй гэж зөвлөе. За бичлэгрүү орохоос өмнө маш гоё хэрэгтэй мэдээлэл дуулгаадахъя. Хэрв та Steam аккаунттай эсвэл PUBG Mobile юм уу Roblox тоглодог бол аккаунтаа $5-оор, Mobile Legends тоглодог бол 275 ширхэг даймондоор цэнэглэх маш амархан арга зааж өгье. Univision хэрэглэгчид бэлэгтэй кино зэснээс кино үзэх, эсвэл дурын багцаа идэвхжүүлэх бүртээ оноо цуглуулад цуглуулсан оноогоор уг бэлгүүдийг газар дээр навах боломжтой болж байгаа юм байна. Үүнээс гадна Steam Deck, MacBook Air хожихоос гадна хамгийн супер бэлэг болох Dua Lipa-гийн тоглолтыг хосоороо Сингапурт үзэх эрхийг хүртэл хожих боломжтой юм байна лээ. За тэгээд киногоо үз оноогоо цуглуул бэлгээ ав. Найдварын оргил сургуулийн шинэ эсэлд авснаас хойш 2 сарын дараагаар тус ангийг шинэ өгчтэй олгож яваар аним эхэлдэг. Учир нь тентхийн хамгаа сонцгой эгэ өндөртөө хөвгтөө цугларчихсан. Дээрээс нь ангидаасан багш ч гэсэн хинэггүй нөхөр байсан учраас тэднийг нэгтгэхээр хамгаа сонцгой гэрийн үйлчлэгч Чисаг багшаар нь томилдог. За ингээд шинэхэн ажлаа аваад хичээлдээ орох гэтэл хамгаа сонцгой Якуза Фуюхико, хамгаа сонцгой үндэсний бүжигчин Саянжи, хамгаа сонцгой зурагчин Махиру, хамгаа сонцгой гүнж Сонио дөрвөөс бусд нь бүгдээрээ хичээлээ тасалчихсан байдалтай өгддөг. Удалгүй нэмэгдээд хамгаа сонцгой совилогч Микан ирснээр нийтдээ 5 хүүхдэл хичээлдээ суудаг. Ер нь бол хамгаа сонцгой чадвартай хүүхдүүд учраас нийт хичээл суухын оронд хувийнхаа чадвараа дор бүрнээ хөгжүүлсэн дээр гэж бодоод л бүгдээрээ хичээлдээ суухгүй байгаа юм лээ. Гэхдээ ингэснээр нэг анги нэртэл болохоос танихгүй хүмүүсээс дор харилцаатай байгаа нь хамгийн том асуудал гэж үзээд Чиса огш маань бүх сурагчдыг цуглуулах ажилдаа ордог. За тэгээ мэдээж бүх сурагчдыг амжилттай цуглуулж чадсан учраас товчхон бүгдэнтэй танилццгаая. Хамгаа сонцгой багийн менежер Никаморо, хамгаа сонцгой дагооч Тэрү, хамгаа сонцгой гимнастикчин Акане, хамгаа сонцгой механикч Казучи, хамгаа сонцгой амтан сургагч Танака, хамгаа сонцгой хөгжимчин Ибуки. Үүний дараагаар хамгаа сонцгой сэлэмчин эмэгтэй Беко, хамгаа сонцгой азтай сургагч Нагито, хамгаа сонцгой аним бүтээгч Риота. За ингээд эцэст нь хамгаа сонцгой геймер Нанами. Дээр нэмээд найдварын оргил сургуулийн дэрэгдэх энгийн хүүхдүүдийг авдаг сургуулийн сурагч Хинатаг бас танилцуулчихъя. Уг нь бол Хината найдварын оргил сургууль сурагчийн өсөлтөө харамсалтай түүнд ямар нэгэн авьяас байхгүй тул хажуугийн сургуульд н орсон юм байна лээ. Самсаргүй явж байгаа хамгаа сонцгой геймер Нанамитай танилцсанаар манай хоёр хөөрхөн додон саад үе уулзаж тоглолтог олцгоодог. За ингээд ямар тааж бүх сурагчдыг цуглуулж чадсан Чиса огш маань анги хамт олонтой байх, найзлэр нөхөрлөн гэдэг ямар чухал гэдгийг сурагчдтай ойлгуулснаар бүх хүүхдүүд хичээлдээ сууж эхэлцгээдэг. Гиснээс Чиса огш маань хоёр найзтайгаа хамт найдварын оргил сургуулийг дотроос нь дагнах зорилготой орж ирсэн юм байна лээ. Ер нь бол толгойлогч нь Муайдэлийн сургуулийн төгсөгч хамгаа сонцгой сурагчдын зөвлөлийн дарга Кёске. Найдварын оргил сургууль харийн сургуультайгаа хамтраад талдуураа нэг нууц зүйл хийгээд байгаа гэдгийг нь олж мэдсэн бөгөөд яг юу гэдгийг нь нарийн мэдэж илжүүлэхээр шийдсэн юм байна лээ. За үүнээс гадна манай хэд ихэндээ нэг л хоорондоо нийцэж өгөхгүй байсан ч удалгүй Нанамигийн тоглоомны тусламжтай хоорондоо олон дод нь олж эхэлдэг. Дээрээс нь гаднаа даруухан харагддаг яг цагаат болох юм бол үнэхэр зоригтой гэдгийг нь ангийнхан ч үнэлээд түүнийг дуу нэгтэйгээр ангийн дараагаар сонгоцгоодог. Энэ хооронд энгийн сурагчдын сурдаг Хинатагийн ангид нэгэн их зантай охин шилжиж ирдэг. Энэ охин болохоор хамгаа сонцгой Якузагийн дүүн юм байна лээ. Тэгээ яг ах шигээ онцгой болж арай чадаагүй ч хажуугийн сургуульд нь энгийн хүүхдүүдтэй суралцаж байгаа болохоор жаахан бохимдолтой байгаа нь найдаг. Гаднаа ширүүн харагддаг ч дотроо бол ах нь онцгой байхад дүүгийн хувьд хурдхан шиг онцгой болоод ахийнхаа хажууд очихгүй бол болохгүй гэсэн маш том зорилготой нэгэн. Үүнээс гадна хамгаа сонцгой зурагчингийн найз нь бас Хинатаг ангид сурдаг бөгөөд Якузагийн дүү энэ гурван өмнө зургийн гүйлөвт хамт явдаг байсан юм байна лээ. Тэгээ энэ Якузагийн дүү нь хамгаа сонцгой зурагчнаар сонгогдож чадаагүй учраас нөгөө онцгой зурагчинд нилээн дургу байнга л хэрүүл өсөж гисэн тэрийг найз нөмөрөөд л ер нь энэ гурвын хоорондын харилцаа нилээн тааруу гэдэг нь харагддаг. Удалгүй нэг өдөр нилээн ширүү маргалдаад Якузагийн дүү нөгөө зурагчин бараг алан талан дээрээ тултлаа ирэлцсэний маргааш нь өөрөө алуулчихсан байдаг. Ер нь бол зурагч найзынхаа өмөрдөг охин найзынхаа төлөө алчихсан байж магадгүй нилээн цэжигтэй байсан тул Хината очоод асуудал эрс эсэргүүцчгээ зүгтаад яваад өгдөг. Гэхдээ харамсалтай нь 3 өдөр хичээлдээ ирэхгүй байж байгаад эцэст нь мөн айдал халуулчихсан байдалтай болддог. Энэ бүх зүйлийг оройс харж байсан Хинатад ягаад ч юм саяны эрэхтэй найдварын оргил сургууль хамааралтай юм шиг санагдаад асуугаар очсон ч хамгаалагчид нь навс зодоолаад буцдаг. Гиснээс энэ хамгаалагч нь нөгөө Чиса огштой хамт сургуулийг судалж байгаа хоёр найзынх нь нэгэн шүү за. Үүнээс гадна Хинатад найдварын оргил сургуульд орох урилга үг нь ирчихсэн байгаа юм лээ. Гэхдээ тэр нэг чухал нөхцөлтэй бөгөөд яг юу гэдгийг нь мэдэхгүй ч өөрийнх нь хувьд нэлээд том зүйл тохиолдсны дараа Хината маань эцэст нь тэр нөхцөлийг зөвшөөрөөд сургуульд орохоор болдог. За энэ хооронд манай найдварын оргил сургуулийн дүрмэнд гинт өөрчлөлт ороод өвлөр тутам шалгалт авдаг болсон талаар мэдэгддэг. Мэдээж манай хэд бэлтгэлгүй байсан болохоор бүгдээрээ сэтгэл дундуур хүлээж авах нь ойлгомжтой.
Тэр тусмаа хамгаас онцгой азтай сорогч Нагито эрс эсэргүүцээ тооцоолох хүсэлт гаргасан ч боломжгүй гэсэн хариу авсан тул манай хүн өөрөө энэ шалгалтыг хойшлуулахар шийддэг. Манай хүн хамгаас онцгой тоогоочид дуртай сэтгүүлэн санамсаргүй болж өгөөд оронд нь тоогоочийн танил олох хамгаас онцгой эмзүүчтэй уулзуулж өгөхийг хүсдэг. Уг нь түүнтэй уулзаж дуулганы юм авах гэж байсан ч санамсаргүй тохиолдлоор онцгой хамтдаа өвч нэмэгдүүлэгч уусмлыг нь хандуураад авчихдаг. Ер нь бол тэр онцгой уусмлыг нь эмзүүчийн найз нь авах гэж байсан юм байна лээ. Гэхдээ Нагито ингээд бурууг нь авснаас болоод нөгөө найз нь дуулганы уусмлыг нь хандуураад авчихдаг. Үүнээс гадна манай Нагито шалгалтыг зогсоохын тулд сургууль дээр дэсэх бөмбөгнүүд хүртэл байрлуулад зөрдлүүлгийн захиа үлдээсэн ч сургуулийн захиргаа түүнийг нь үлдээгоод эцэст нь шалгалтаа явуулахаар болдог. За ингэснээр эцэст нь шалгалтын өдөрч ирж Нагито маань шалгалт руу явж байгаад эмзүүчтэй санамсаргүй мөргөлдснөөс болоод зүнхээ сольжчихдаг. Уг нь хамгаас онцгой азтай сурагч мөртлөө яагаад л ойртоо жоохон азгуудаад байгаа юм бол доо. Удалгүй шалгалт эхлэх бөгөөд эмзүүчийн найз нь хамгаас онцгой хамттай их юм байна лээ. Тэгээ хамттандаа найзынхаа бэлтгэлийг ашиглаж улам хамттай олгож байсан ч энэ удаа дуулганы мандуурж ийснээс болоод бүтлгүтчихдэг. Эмзүүч маань мэдсэн даруйдаа багш нарт туслах гэж цүнхээ удалтал баахан дэсрэх бөмбөгтөө Нагитогийн цүнхийг барьчихсан байх нь тэр. Энэ хооронд юу ч мэдэхгүй онцгой усмалаа бэлтчихсэн багш нарт өгөх гээд явж байсан Нагито маань санамсаргүй нэг усмалтай цайгаа асгаж таарад нөгөөгийг нэг нохоо уугаад мангар том болоод хувирчихдаг. Тэгсэн нөгөө нохоо нь шалгалт авч буй заал руу орж хүмүүсийг зожирдуулаад үүнээс олоод эмзүүч маань унахтаа нөгөө тесрэх бөмбөгийг нь итгэжүүлчихдэг. Ингэснээр ер нь бол Нагито маань өөрийн ямар ч оролцоо уул мөргүүгээр хүссэн бүх зүйлээ хийчихсэн болж таардаг. Гэхдээ манай хүний хийсэн зүйл нь арай л хэрэгс итэрсэн учраас сургуулийн захиргаа өртөөл энэ хэрэгт оролцохоор болдог. Үүний үр дүнд эмзүүч болон түүний хоёр найзыг энэ хэрэгт шууд холбоотой гэж үзээд хөв шийдвэр гардаг. Уг нь сургуулийн захиргаа энэ бүхнийг Нагито хийсэн гэдгийг мэдэж байгаа ч ямар ч нотлох баримт байхгүй учраас ямар тааш түүнийг төр чөлөөлөхөр болдог. Мөн дээрээс нь анги өдөртсөн багш нь айхрамжгүй байсан гэдэг үндслээр хажуугийн сургууль руу 6 сар явуулахаар болоод энэ хэрэг хаагддаг. Гэхдээ энэ Чиса огшийн хувьд харин ч сайн зүйл болж таарад 6 сарын турш нэлийн сайн мэдээлэл цуглуулж аваад буцаад сургуультай ирдэг. Иргэд эртэл Саянжи огцом томорсныг стооцвол онцгийн өөрчлөлтгүй манай хэд урдны адил дотны хിവэрээ маш сайн байцгааж байдаг. Мөн дээрээс нь бид нэр энэ үед жинхэнэ анийн бүтээгч Риото бол шал өөр хүн гэдгийг олж мэддэг. Түүний оронд хичээлдний явж байгаа хүн бол хамгаас онцгой нэр зээлдэгч. Мэдээж нэр зээлдэгч учраас түүнд нэр байхгүй. Риотогийн хувьд төрөлхийн сул дорой биетэй байсан учраас нийгмээс өөрийгөө тусгаарлаж бага сайн нэм зурж ирсэн бөгөөд тэрээр анимаараа дамжуулж дэлхийн ертөнцийг сайхан болгох хүсэлтэй нэгэн. Тиймдээш 1 минутыг ч алдалгүй дэлхийг аврах аниме зурж дуусгахаар ажиллаж байгаа бөгөөд харин түүний оронд нийгмийн амьдралыг нэр зээлдэгч зохицуулахар болсон юм байна лээ. Ер нь бол хин хинтэй ашигтай тохиролцоо хийсэн гэсэн үг. Уг нь энэ бүхэн зөвхөн тэдний нууц байсан ч гинт нэг өдөр жинхэнэ Риото маань хэд их ажилласнаас болоод ухаан алдаад унцдаг. Ингээд яг чаргагүй болсон хурамч Риото ангийнхаа совлогчийн тусламжийг авахар болдог. Гэхдээ совлогч энэ бүхнийг нь мэдсэн ч өөрт нь итгэсэн учраас хинт ч энэ нууцыг нь задлахгүй гэж амлдаг. Үүний дараагаар Чиса огшид маань сургуулийн сан руу нууцаар нэвтрэх боломж олдоод нэвтэртэл үнэхээр сургууль хүн дээрх туршилт явуулж байгааг нь олж мэддэг. Хамгаас онцгой хүүхдүүдийг сургуультай сургадаг зорилго нь тэдний чадварыг уулбарлаж аваад эцэст нь бүгдийг нэгтгэж нэг хүнд бүх чадварыг нөгөө зөв бүр хүн бүтээх зорилготой байсан юм байна лээ. Мэдээж тэр туршилтанд орсон хамгийн ихний хүн бол манай Хината байсан гэдгийг давхар олж мэддэг. Үүнтэй зэрэгцээд манай жинхэнэ галзуу Иношимо Жунко аль эдийн Японд ирчихсэн эгчтэйгээ хамтдаа хүчээр энэ бүх мэдээллийг нь олж мэдээд явсаар хагаад бүр Хинатаг хүртэл олоод уулзчихсан байдаг. Уг нь сургууль сайн зүйлд ашиглах зорилгоор ийм туршилт хийсэн байх л да. Гэхдээ даанч сайн мууг ялгаж амжаагүй бүх мэдрэмжийг нь дарчихсан яг л цагаан цаас шиг байх үед нь Иношимо Жунко талдаж байгаа нь харамсалтай. Яг ихний уулзалтаар Иношимо Жунко зодуулаад эмнэлэг төргөгдсөн ч ямар та Хинатагийн сонирхлыг багч гисэн татаж чадсанаар ер нь л зорилготой хүрч чадсан гэсэн үг. За тэгээд эмнэлгээс гараад явж байхдаа Риотодоо даралддаг. Хэдийгээр тэд нэгээ мэдэхгүй ч Жункогийн хувьд өөрт нь маш хэрэгтэй чухал хүнтэй уулзнаа зөнгөөрөө мэдрээд баярлаж угаар 6 дугаар анги маань дуусдаг. За Сесен 2 маань нийтдээ 11 ангитай бөгөөд эхний 6 ангийг нь ярьж дууслаа. Гэхдээ эхний ангиуд маань ерөнхийдөө филлер маягийн ангиуд байсан бол үлдсэн 5 анги маань болохоор яг жинхэнэ гол үйл явдал нөрнөх чухал ангиуд байгаа. За тэгээд сүүлийн 5 ангийг нэг их бодлого парт ойролгоод оруулчих учраас та хэд минь дардаг юмнуудаа дараа түлээж байгаараа дараах эвчлэгээр уулзтлаа түр баяртай.